Салхуу баахан нэвтрүүлгийн шинэ дугаарыг эхлэж байна. Гэрүүлийн радиогийн 2 дугаар студид сэтгэл зүйч Батхуу, гэрэл судлаач Инх Цолмон миний бие, найруулагч Армизу найруулагч маань ажиллаж байна. Сонсогч та, үзэгч та яг энэ цаг мөчид бидний суугтаа бас хамтдаа байж салхуу баахан нэвтрүүлгийг маань хүлээн авч үзээрэй гэж бас урьмаар байна. За тэгээ Батхуу дээ өдрийн мэндийг хүргэе. Өдрийн мэндийг хүргэе. Салхуу баахан нэвтрүүлэг маань пүрэв гараг болгонд яг энэ цагт хүрдэг гэдгийг манай сонсогчид бол сайн мэдж байгаа. Духтуутай сэтгэл@gmail.com гэсэн одоо манай Gmail-ийн хаягаар гэр бүл салалтын асуудалтай холбоотой маш олон загтлууд бас ирсээр байна. Өнөөдөр ч гэсэн нэгэн залуугийн загтал гэж бас харлаа. Тэгээд загтал ирсэн байгаа. Тэгээд энэ загтал дээр бид бүхэн бас мэргэжлийн зөвлөгөө өгдгөөрөө онцлогтой юм нэвтрүүлэг байгаа. Мэргэжлийн сэтгэл зүйч, мэргэжлийн гэр бүл судлаач, гэр бүлийн одоо яг энэ харилцааны асуудал дээр, хусын харилцааны асуудал дээр за тэгээ энээс үүдсэн үл ойлголцол, одоо энээс үүдсэн учраа олж чадахгүй байгаа байдал дээр нь яг зөвлөгөө өгдөг, мэргэжлийн зөвлөгөө өгдөг гэдгээрээ нэвтрүүлэг маань утга учиртай онцгой юм нэвтрүүлэг байгаа. Тийм учраас та нэвтрүүлгийг маань бас дэмжиж өгөөрэй, хуваалцаж өгөөрэй. Ингэснээрээ магадгүй гэр бүл салтын талаар бодож байгаа. Эсвэл бол асуудлаа зохицуулж чадахгүй, учраа олж чадахгүй, нэгээ ойлголцож чадахгүй, нэгнтэйгээ ойлголцож чадахгүй явж байгаа хосуудад бас 1-2 ч гэсэн зөвлөгөөг бас өгөх болов гэж итгэж найдаж байна. Дээрээс нь мэдээж нэвтрүүлэг маань тодорхой дүрм, журмын хүрээнд явагддаг байна. Тэр нь юу вэ гэвэл мэдээж яг бидэнд хандаж захиа бичсэн тэрхүү хүн маань яг биднийг яг одоо бидэнтэй хамт сонсоод үзээд байж байгаа учраас та комент хэсэг дээр мөн лайв маань дээр комент үлдээхдээ тухайн хүнийг буруутгасан тэр өнгөйснээс бус харин юу вэ гэхээр дэмжсэн, зоригжуулсан, урам өгсөн тэр байр сууриас илүү их оролцож өгөөсөө гэж бид хүсэж байна За тэгээд мэдээж хосын зөвлөгөө гэдэг бол хос хоёрын хоёр талын байр суурийг тэнцвэртэй хангаж сонссны үндсэн дээр бид нэр анхан шатны зөвлөгөөг тухайн загтал бичсэн зөвхөн тэр загтлын эзэнд зориулж өгдөг байгаа гэдгээр онцлогтой Мэдээж загтал гэдэг бол мэдээж бүрэн дүүрэн тухайн хүний сэтгэл хөдлөл илэрхийлэл хэмжээг бүрэн дүүрэн илэрхийлэх боломжгүй байдаг. Тийм учраас учир дутагдал тодорхой хэмжээгээр байдаг хэдий ч гэсэндээ тэр хүний өөрийнхөө дотор байгаа бэрхшээл, тулгамдсан асуудлаа загтлаар дамжуулж, бусдад илэрхийлж, мөн бусдад ойлгогдож байгаа гэдгийг мэдрэхдээ тодорхой асуудлуудыг бас шийдэж байдгаа гэдгийг та бас анхаарч, бас хүндэтгэж үзээсэй гэж хүсэж байна. Загтал бичээд сууна гэдэг нь хувь хүний сэтгэл зүйн хувьд бол тодорхой илэрхийлэх, гаргах, нөгөө хэлэх гээд хэлж чадаагүй дутуу санаануудаа эсвэл илэрхийлэмжүүдээ гаргаж байгаа бас стрессийг зохицуулж чаддаг нэг хэлбэр байдаг штэ. Зөвхөн манай нэвтрүүлэгт хандаж загтал бичээсэй гэхээс илүүтэйгээр та асуудал дээрээ бас яг юм бичвэр хичээд үзээсэй. Хэлмээр үгээ ингээд ямар ч шүүлтүргүйгээр гарч идэг тэр илэрхийлэмж учраас бичих байдлаар бас хүн стресс бухимдлыг зохицуулах бүрэн боломжтой юм. Нэвтрүүлэгт маань яг хандаж бас загтал бичээ зөвлөгөө авч байгаа хүмүүс бас яг ингээд оролцоод ингээд хандахаар бас өөр талууд бас илэртгэлтэй. Тийм учраас ер нь бичнэ гэдэг хүнд бас их чухал байдаг шүү. Ялангуяа стрессээ, уур бухимдлаа гаргахад их нөлөөтэй байдаг шүү гэж хэлмээр. За тэгээд мэдээж хусын харилцаатай холбоотой ялангуяа бид нар чинь гэр бүлийн хувьд гэр бүл салтын асуудал дээр ерөөсө болохгүй юм байна. Бэлий. Тэгээд нэг магадгүй ойр татны хүмүүстэй хилдэг нөгөө асуудал байгаа учраас хуваалцдаг. Ингээд байна юм хэцүү нөө сал. Гэт энийг ямар ч нөгөө юм шинжлэх ухаанчаар үнэхээр салах асуудал мөн үү? Зүргүүгээр нухацтай бишээр Гэтэл өнөөдөр гэр бүлийн асуудал гэдэг чинь биентэй таалагдахгүй байх тохиолдол ирнэ. Тэр хүний хийж байгаа ярьж байгаа зүйл нэг таалагдчихсан нэг одоо ингээд санаа нь нийцэхгүй байх үе ирнэ. Заримдаа төвчих үе ирнэ, заримдаа юу илээ гэд хамтдаа ярилцах үе ирнэ. Гэх мэтчлэн энэ олон яг энэ арга тактикуд байгаа. Эдрийг огтхон ч одоо хэрэглээгүй, бодож үзээгүй, яг яадаг үлээ гэдэг талаар нь ингээд өөрсдийн гэсэн бодлого хэрнээ шууд салъя гэдэг төрлийн хүмүүс байдаг. Болчих. Дургуурээ явчих гэд хандж байгаа ч байдаг. Тэгэхээр энэ яг тохиолдолд үнэхээр салах асуудлаас мөн үү биш үү гэдгийг нэвтрүүлэг маань илүү бас тодорхой болгож өгдөг За тэгээд хоёулаа дөрвөндөө хэлсэн ер нь. Тэгсэн. За мэдээж хоёр талын байр суурийг тэнцвэртэй хангах хэрэгтэй байдаг боловч энэ хүн нэвтрүүлгээр маань зөвхөн нэг талаас илэрхийлсэн загтал дээр тодорхой хэмжээгээр дүгнэлт хийдэг байгаа. Тийм учраас хосын харилцааг тэр чигт нь бас харин юу вэ гэхээр зөвхөн загтлын эзэнд түлхүү зөвлөгөө өгдөгөө гэдгийг
дурдсан байгаа тийм. За тэгээд бас цагтл руугаа орё гэж бодож байна тий. Өөр хоёлаа хэлж ярих зүйл. Ямар ч байсан нэвтрүүлэгтэй мань холбоотой групп байгаа, YouTube сувг байна тий. Тэгээд та бас бидний дагаараа дэмжээрэй. Өөрийнхөө бас та үзэл бодлыг илэрхийлэх бүрэн боломжтой байгаа шүү. За окей. За бүгдээрээ хамтдаа нэгэн 29 настай энэ залуугийн бичсэн захидлыг хүлээн аван уншицгаая тий. За эрэгтэй хүний цагтлаа авч. За би унших уу? Би уншия. За тийм. За. Сайн байна уу? Юуны өмнө өдрийн мэндийг хүргэе. Өөрийн нэгэн түүхээ хуваалцах гэсэн юм аа. Би одоо 29 настай гэр бүлтэй 3 охинтой хүн юм. Бүхий л үед бүхэл хүнд сайн хүн байх ёстой гэсэн бодолтой байсан боловч хамгийн зөв хүндээ буруу хүн болчихсондоо одоо харамсаж сууна. Хүн их хайрыг дааж чаддгүй арчаагүй байдаг юм байна. Их нэртэйгээ танилцаад үерхэд ер нь бол одоо 11 жилийг өнгөрөөж байгаа. Нэг гэрт ороод харин 9 жил болж. Сайнаас муу гэд бүхий л үеийг хамт туулсан. Харин энэ хугацаанд хид хідэн удаа өөр хүнтэй харьцаж баригдаж ирсэн л дээ. Тэгээд одоо гэр бүлийн амьдралаа дуусгах дээрээ тулчгаад л өөрийгөө зөвхөдсөн. Манай эхнэр ер нь бэлгийн дур хүсэл багтаа тийм зүйлд их хойрог ханддаг хүн. Харин миний хувьд эсэргээрээ их хүсэлтэй хүн л дээ. Энэ нөлөөсөн л баг. Гэхдээ хүн өөртөө бурууг өгөхгүй дандаа л бусдаас буруугаа хайгаад байдаг юм байна. Эхнэр минь одоо намайг харахыг ч хүсэхгүй байна. Гэхдээ миний гордлог тасраагүй л буцаж эвлэрэх бүхэл арга замыг хайж байна. Надад туслаач. Дурддаггүй маш их зүйлс бас байгаа. Гэхдээ эхнэр минь сэтгэл зүйч болон гэр бүл судлаач дээр орчихыг эсэргүүцээд байгаа юм. Тэгээд нэг цуг суугаад ярилцахаараа салмаар байна. Харахыг хүсэхгүй байна. Салаад өгөөч л гэдэг. Тэгээд л маргааш нь эрүүл болохоор юм ярьдаггүй, яг яах нь мэддэхгүй байсаар л нэг бол ойлголцоод болчих юм шиг санаа тавиад л нэг уучхаараа салаад өггээл уйлаад байх юм. Аз жаргал хүсээд холдох ёстой болов эсвэл гүрийгээ цааш үргэлжлүүлэх ёстой юм болов. Ер нь хөрсөн хайр, эмэгтэй хүний хөрсөн сэтгэл наашлах боломжтой байдаг юм болов. Зөвлөөч гэсэн. 29 настай 3 охинтой гэж байгаа шүү дээ. Тэгэхээр манай хоёрын хувьд бол гэр бүл болоод 11 жил болсон. Тэгээ ер нь бол хамт амьдраад 11 жил болсон, хамт амьдраад 9 жил болж байгаа юм гэр бүл юм тий. Тэгэхээр 20-тоогоосоо гэдэг чинь бол бас л бидний ер нь нэг дийлэх насыг харах юм бол эрт харьцангуй эрт бас яг нийлсэн хоёр маань байна тий. Тэгээд энэ 9 жилийн хугацаанд 3 сайхан охинтой болчихсон сайхан гэр бүл байна. Тэгээд бидний нэвтрүүлэг тандаж бас цагтл ирүүлж аваад маш их баярлалаа. Тэгээд манай үзэгчид хийгээ сонсогчд маань бас лайвын маань доор энэ залгуу тандаж бас зөвлөмөр байгаа, хэлмээр байгаа, өөрсдийн магадгүй туршлагаа бас хуваалцаж болох юм тий. За тэгээд хоёулаа цагтл руугаа орё. Ер нь бол хосын харилцааны бэлгийн харилцаанаас болоод энэ хоёр маань асуудлууд үүссэн талаар ярьж байна. Эмэгтэй бол асуудал нь гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн байна тий. Гэхдээ энэ харилцаа үүсгэхээс өмнө нөхөр бол би бол дур усал маш ихтэй. Эхнэр нь бол тийм хангалттай бол биш ээ. Тэгээд мэдээж би одоо ингээд өөр сэдв рүү булзааруулах нь хаашаа юм. Гэхдээ ямар ч байсан би араар тавьсан үнэн би бол эвлэрмээр байна, уучлалгүймээр байна гэж илэрхийлж байгаа. Тэгэхээр хосын харилцаа гэдэг маань гэр бүлийн одоо ялангуяа хосуудын маань хувьд бол маш нандин, маш одоо эрхэм, за тэгээ маш чухал ийм харилцаа байгаа тий. Тэгээд энэ харилцааг ер нь бол тордох хэрэгтэй. Энэ харилцаанд бас анхаарал ач холбогдол өгөх хэрэгтэй. Тэгээд ялангуяа энэ дээр илүү бас түлхүү хэлмээр байгаа нь бүсгүүчүүдээс хэлмээр байна тий. За тэгээд хоёлаа ер нь юу руугаа орё тий. Гол яг энийг барьж аваад орчуул яасан гэсэн бодол байна. За тэгээ тий мэдээж гэр бүлээс гадуур харилцаа энэ зөвхөн нэг удаа биш тий. Хэд хэдэн удаа өөр хүнтэй харьцаж баригдаж ирсэн л дээ гэж байна тий. Тэгээ энийг нөгөө
би бол зүтгэх шалтгаан гэж бодохгүй байна те. Юу гэхээр би бэлгийн дур хүсэл ихтэй, эхнэр минь харин бэлгийн дур хүсэл багтаа. Тийм учраас гэж байгаа ингээд тайлбар хийж байгаа юм шиг те. Нэг талаас харах юм бол те. Тэгээд энэ бол мэдээж залуу бол өөрөө ойлгосон байна те. Ингээд буруугаа ингээд бусдаас ирд юм байна те. Нэг үгээр хэлж штэ те. Эхнэр одоо нөгөө эхнэрээ буруутгах гэсэн биш өнгөрсөн хугацаанд би эхнэр маань бэлгийн дур хүсэл багтаа. Тэгээ миний хэрэгцээг хангадаггүй магадгүй те. Тийм учраас би ингэж байгаа гэдэг өмнө нь бусдыг илүү их буруутгадаг байсан бол одоо бол өөрийгөө илүү их өөрлөгөө эргэж хараад те. Өөрийнхөө буруутай үйлдэлийг бас эргэж хараад буруутгаж байгаа ийм өнгө эсийг залуу маань илэрхийлсэн. Мэдээж өөрлөгөө харна гэдэг маш чухал те. Энэ нь бол жинхэнэ ухаарл, жинхэнэ өөрчлөлт эндээс эхэлдэг. Гол нь юу вэ гэхээр юу эмэгтэйчүүдийг эргэлт буцалтгүйгээр явуулахад хүргэдэг вэ гэвэл хоосон амлалтууд тэгээ итгэл найдваргүй байдал, өөрчлөлтгүй, хичээл зүтгэлгүй байдал явахаар эргэж буцалтгүй шийдвэр гаргахад хүргэдэг. Тэ. Олон хүмүүс яадаг вэ гэхээр мэдээж алдаа дутагдал хийдэг. Гэхдээ бас олон хүмүүс яадаг вэ? Тэр алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрөөд өөрчлөгдөж эргэлтийг тэр цикл дээр эргэж чаддаг тийм. Гэмшлэр дамжуулаад тэр уучлал гуйж байгаа процессор тийм өөрийнхөө бурууг эргэж харж ойлгож байгаа байдлаар гэхээр үйлдэл болон хандлага өөрчлөгдөж идэг. Гэтэл яг ийм нөхцөлд нөгөө үйлдэл хандлага өөрөө өөрчлөгдөхгүй болвол тийм эмэгтэй хүн энэ хизээч засрахгүй юм байна. Энэ хизээч өөрчлөгдөхгүй байна. Би энэ хүнийг өөрчилж чадахгүй юм байна гэд нэгдүгээр тэр хүний өмнө бууж өгдөг, хоёрдугаарт өөрөө өөртөө буугаад өгчдөг. Тэгээд окей энэ харилцааг дуусгая. Ингээд цаашаа явах тохиолдлууд байдаг гэсэн. Миний харж байгаагаар бол ер нь энэ тохиолдол бол яг л тийм л тохиолдол гэсэн. Харин тий яалтчгүй тийм байгаад байна л да. Гэхдээ яг хуу эндээс бас дүгнээд эндээс ингээд хараад бацаад гэхөө тий яг бусад хосуудаа бас яг анхааруулж хэлмээр байгаа юм л да. Ер нь бол гэр бүлийн харилцаанд ялангуяа хосын харилцаанд бэлгийн гэдэг одоо энэ бэлгийн харилцаа буюу энэ хосуудын зөвхөн хооронд хийгддэг энэ нандаа харилцаа маань бол мэдээж байх ёстой зүйл тий. Энийг одоо юу гэдэг би дур хүсэл багтай эсвэл би ихтэй гэдгээр нь хин нэг нь давмгаалж хин нэг нь одоо ингэж хойрог байдлаар хандаж болохгүй. Энийг хосууд маань хоорондоо ярилцсны үндсэн дээрээс тохиролцсны үндсэн дээрээс эрүүл мэндийн хэрэг шалтгаан байгаа бол тий тэр зүйлдээ тохируулаад ч гэдэг юм уу. Яг энэ байдлаасаа үүдээд асуудыг нэг маш сайн хадгалж авчих хэвээр. Энэ өөрөө эрэгтэй ба эмэгтэй хүмүүсийн ялгаатай байдалтай бас холбоотой байж болно. Тэгээ энэ ялгаатай байдлаас илүү одоо давсан дур хүсэл ихтэй, дур хүсэл багтай гэдэг энэ байдлыг бол яриаггүй. Ямар ч байсан эмэгтэйчүүд бол харьцангуй хайрыг илэрхийлж, хайрыг мэдрэх хэлбэр нь бол илүү инхрээлэл талтай, тий? Илүү одоо юу гэдэг юм үгээрээ илүү тэрвэрч гэдэг юм уу. Харин эрчүүдийн хувьд бол яг тэр бэлгийн гүн гүнзгий харилцаа талтай байх тохиолдол нь одоо хүүсийн ялгаатай байдал байж болно. Гэлээгээд бүсгүүчүүд одоо юу гэдэг тий ёо одоо тий эрэгтэй л хүн дуртай юм байна. Эрэгтэй л хүн гэл ингээд бүх санаачлагыг нөхөртөө өгөөд бүх санаачлагыг ингээд татгалзаад тий хойрог байгаад ах биш. Яг энэ зүйлийг мэдэрснээрээ хийснээрээ тэр эрэгтэй бас яг тэр хайр халамжийг тэр хосын харилцаанд бас яг тэр зохистой эхнэрээсээ магадгүй хосоосоо мэдрэх ёстой зүйлсүүдийг мэдэрдэг шүү. Тийм учраас манай бүсгүүчүүд энэ нөгөө эмэгтэй хүний бас төрөлттэй айгу холбоотой санагддаг зарим ингээ кейс тохиолдлуудыг хараад ахаар маш олон ойрхон төрсэн байдлаас болоод нөгөө хүндрэлүүд мэдэрчээд шүү дээ. Тэгээ энэ байдал чинь эргээд ингээ харах юм бол хаширлах тэг ингээд хүсэлгүй байх. Ийм одоо байдал руу за тэгээд магадгүй хүүхэд нь ингээд шүн уйлдаг, дахин босч хөхүүлдэг, илүү их ядардаг, ачаалалтай байдаг бол энэ нөгөө эмэгтэй хүнд илүү сэтгэл санаа давмгаалсан юм байдал нь одоо тий илүү түрм одоо түлхүү байдаг ч гэдэм үү тий сэтгэл зүйн үед хямарсан хүн сэтгэл зүйн үед одоо юу гэдэг даун болчихсон ямар ч одоо ийм эрч хүчгүй урам зориггүй байгаа хүн за хоёлаа ийм харилцаанд орё гэхээр зэрэг за тгий гэж уриалгах хүлээж авах энэ байдлууд нь харьцангуй бага байна гэсэн. Тэгэхээр манай хосуудын үед ямар тохиолдол, ямар нөхцөл байдал байгаа гэдгээр шалтгаалаад аль болохоор тий би одоо дургу ухраас гэд хоошин суугш. Би дуртай ухраас гэл энийг одоо тий нөхөх хэрэгтэй гэдэг хандлагаар хандах ш. Би биенийхээ нөхцөл байдлыг ойлгож нэг нэгэндээ ингэж
илүү сайнаар хандаасай гэдэг юм зөвлөмж. Одоо юу гэдэг нөхөр туртай учраас байнга одоо тэгээд гэж бас хэлж чадахгүй шүү дээ. Тэгвэл эмэгтэй хүний бие физиологтой холбоотой. Гэлээгээд одоо төрөөд ингээд яг эмэгтэй хүнийхээ бас онцлогоос болоод нөхрөө бас ингээд орхигдуулаа ганцаардуулаад гэж бас болохгүй. Тэгэхээр зэрэг манайх хосууд ярилцдаг багаар ер нь бол яг эрүүл зөв гэж хэлэхгүй одоо тий гэр бүлийн харилцаанд ингэж хадгалж авч явах хэрэгтэй зүйл бол 7 өнөختөр ойж 2-3 ч юм уу тий 3-4 ч юм уу ийм давтамжтай байвал тий бэлгийн харилцааны зүгээр шүү гэж зөвлөдөг. Заавал бас ингэх хэрэгтэй гэсэн ингээд тий нэг ийм одоо юу хөө норматив гэдэг шиг зүйл бол байхгүй. Хосууд маань энэ дээр маш сайн ярилцах нь чухал шүү. Энэ бол маш чухал тий. За тэгээд яг энэ дээр бас ингээд нөгөө харахаар магадгүй яг энэ нөхрийн хэд хэдэн удаагийн гэр бүлээс гадуур харилцаа үүсгэж байгаа байдал магадгүй жирэмсэн үед тий хүүхдээ төрүүлэх гээд байж явах үед нь ч гэдэг юм уу тий ийм нөхцөл байдлуудад байгаад тэр хүн дээр тодорхой төрлийн гомдол байгаа. Шийдэгдээгүй гомдол байгаа тий. Нэгсэндээ нөхөр нь хуурж байгаа өөр хүмүүстэй харилцаж байгаа энэ байдал нь яг сэтгэл зүйн хувь шийдэгдээгүй эхнэрийнх нь. Ийм тохиолдолд энэ харилцаанд бол 100% нөлөөлнө гэж миний хувьд итгэж байгаа. Яг бол нөхөртөө гомдсон тэр их гомдол тэр гомд шийдэгдээгүй гомдол чи өөрөө аль болох нөхөртөөгөө бэлгийн харилцаанд орох байдлаас татгалзах байр суурь руу шилжиж эхэлдэг шилжиж эхэлдэг. Харилцааны хувьд ч гэсэн урт хугацаанд энэ хоёрын харилцаа маань асуудалтай болж хуурдаг гэсэн үг. Тэр хүн мэдээж зарим нэг өдрөө ингээд тэр чин асуудалгүй сэтгэл санаанд тавлаг айтаахан үедээ тэр хүн чинь ингээд хэсэг зур мартсан үедээ тэр асуудлыг мартсан үедээ зүгээр харилцсан нөхөртөөгөө. Заримдаа тэр үеийг гинт санана намайг энэ хүн чи хуурсан шүү дээ тэгээ тэрийг төсөөлөн бодно. Тэр үедээ ингээд сэтгэл санааны байдал ингээд хэлбэлцэж идэх ингээд нэг болвол өксөөд нэг болвол унаад ингээд хэлбэлцэж байгаа гэсэн үг Тэгэхээр нөхөр маань мэдээж энэ асуудлыг шийдвэрлэхэд эхнэрээсээ мэдээж уучлахгүйсэн баг. Харин тэр асуудлыг өөрчилж хүлээж авах уу тэр асуудлыг ингээ шийдвэрлэх үү гэдэг бол эхнэрийн сонголт болж байгаа. Хэрвээ залуу минь таны эхнэр таныг бүрэн дүүрэн уучлаагүй энэ зүйл хэвээрээ байгаа бол бас тодорхой хэмжээгээр сэтгэл зүйчтэй эхнэр тань бас уулзах шаардлагатай гэж миний хувьд харж байгаа. Уулзаад тэгээ энэ үйл явдлыг нөхөр хэдий уучлахгүйсэн ч гэсэн эхнэр уучлах чадахгүй энэ процессыг эхнэр маань ингээд уучлах чадах уугүй юу гэдгийг бас сэтгэл зүйчтэй ярилцаад өөрийгөө нээгээд бас алхам хийгээд үзээсэй гэж байгаа. Тэгээ нөгөө талаараа дургуул байгаад байгаа юм л да сэтгэл зүйчид шалтгаан байгаа юм дээр. Хоёрдугаарт юу вэ гэхээр мэдээж яг ийм одоо гомдол ч гэсэн үн цэнгүй байдлыг ингээ нөхрөөсөө мэдэрч гэсэн араараа тавьж гэсэн энэ нэмэгтэй сэтгэл зүйн байдал сэтгэл санааны байдал тийм ч тогтвортой биш байна. Тэгээ энэ тогтвортой биш байдлыг хэн илүү их итгэл найдвар өгч өргөж ойлгож дэмжиж өгөх ёстой вэ хэр нөхөр. Тэгэхээр залуугийн хийх зүйл маш тодорхой байгаа эхнэрээ маш сайн ойлгож өгөхийг дэмжиж түүнээс биш ингээд гимшээд бурууга дандаа хүлээгээл ингээд байгаадаа гэсэн үг ш. Харин эхнэрийг ойлгох гэж байгаа. Ойлгож үр чамд хэцүү байгаа гэж мэдэрч байна тий ингэж ойлгож түүнийг хүлээн зөвшөөрөх. Олон хүмүүс яадаг гэхээр эхнэрийнхаа сэтгэл зүйн байдал болон тэр сэтгэл хөдлөлийг ойлгодоггүй. Чи юунд аварлаад байгаа? Яг юунд агамдаад байгаа? Одоо ингээд эн чинь нэлээд хугацаа өнгөрчлөө шүү дээ. Би болцсон л шүү дээ. Одоо хүнтэй харилцахгүй л шүү дээ. Одоо би ямар буруу юм гээл хүнтэй хуураад яваад байгаа ш. Болцсон байх чи одоо чи зүгээр л болчихлоо. Гэ ингээд тэр хүний одоо сэтгэл хөдлөө, сэтгэл зүйн байдлыг ойлгож хүлээн зөвшөөрч ингээд хүнд итгэлтэй ханддаггүй. Тэгээд нөгөө хүн тэгэхээр нөгөө хүнийг харахаар л дахиад ингээ нөгөө хэцүү санагдаал улам илүү сэдрээл ингээд ийм асуудал үүсгэсэн дээрээ бас надад ингэж ханддаг гэл циркл үүсээд ингээд тойрог маягаар ингээд тавтагтай яваад идэг. Тийм учраас залуу минь эхнэрээ илүү ойлгож өгөхийг хичээгээрээ дэмжихийг хичээгээрээ сэтгэл санааг нь өөрөхийг аль болох хичээгээрээ гэдэг анх эхний зүйлс тийм. За тэгээд надад одоо залуугийн маань яг хувьд зөвлөж байгаа учраас энэ эхний хоёр дахь өгүүлбэр бас их анхаарлын маань татж байгаа юм л да. За 29 настай 3 охин бүхий л үед бүхий л хүнд сайн байх ёстой гэсэн бодолтой байсан.
Магадгүй яг таамаг илүү нийтж бас тэ илүү гадагшаа хүмүүсийн ив аяыг харсан гэхээсээ илүү олчдаг. Бас харилцаа бас төвтэй бас байж болох юм. Тэгсэн чинь хамгийн хүндээ буруу одоо хамгийн зөв хүндээ би буруу нь болчихсондоо одоо харамсаж байна гэж хэлж байгаа. Ямар ч үед ерөөсөө ямар ч хүнд хамгийн сайн байх гэж хичээж ийсэн. Ийм бодолтой байсан. Тэгэхээр нөгөө хүн бүх цаг үед сайн байх хэрэгтэй гэсэн энэ бодол айгүй хүнийг ядраадаг. Би төгс байх хэрэгтэй. Би сайн байх хэрэгтэй. Би ивийг олох хэрэгтэй. Би аргыг олох хэрэгтэй. Би зохицуулах хэрэгтэй гэл те. Тэгээд өөрөө ингээд нийцгээ яваад тэгэхээр хүн эндээс айгүй стресстэйж айгүй хачаалал авч эхэлнэ л те. Тэгээ магадгүй яг нэг хүн дээр төвлөрөхгүй ч гэсэн олон хүний сэтгэлд нийцүүлэхэд ингээд ирэхлээр зэрэг энэ нөгөө бас хит контролгүй байдал руу тэг хүнийг ингээд удирдах боломжтой. Тэгээд тэр дундаа явж байгаад хамгийн зөв хүндээ буруунд болчихсондоо одоо харамсаж байна гэхээр магадгүй эхнэрээс илүү бусдад харилцах хандлага, бусдадтай харилцаагаа нэг тавьсан. Илүү анхаарсан байх тохиолдол бас байж болно. Тэгэхээр зэрэг нэгэнтэй л яг өөртөө одоо дүгнэлт хийж байгаа цаг үе юм чи те. Яг энэ одоо юу гэдэг юм бусдын гэдэг энэ шин зүрийг жоох эхнэрлүүгээ хандуулад тэг хамгийн гол нь залуу маань бас асуугаад байгаа юм л да. Хүрсэн эмэгтэй те. Эмэгтэй хүний хүрсэн сэтгэл гэж бүр хүрсэн гэдэг үгийг нэлээд удаа давтаж байгаа байхгүй тий. Өөрчлөгдөх үү, наашлах уу. Ялангуяа нөгөө ийм харилцаа сайртай, бусдад илүү их ач холбогдол өгдөг, бусдыг одоо яах бол гэж анзаардаг, хардаг хүмүүсийн төрөл айгу хурдан үр дүн бас айгу хүсдэг. Яагаад гэвэл харилцаа л гоё болчдөг. Туслаад тэр хүн талархацдаг тий. Инээгээл явж идэл бүх юм ингээ болно. Ийм өөрийнх нь бодол санаа майнд дотор үсэдэг шүү дээ. Тэгээ энэ хүн чи яадаг вэхээр их хурдан үр дүн. Уучлахгүйла уучлалаа. Ингээд аваа тавилаа өөрчлөгдөл. Нөгөө нэг хагарсан аяга наага тавилаа эвлэрлээ паг боллоо. Гэтэл яг энэ нэмэгтэй хүний үнэхээр хөрсөн сэтгэл гэж таны харж байгаа тодорхойлж байгаа бол ийм хурдан байх боломжгүй. Энэ танаас бас айгүй хичээл зүтгэл шаардна. Нэмхэн цаг хугацааг хасрах шаардна. Тэг бид нар яавч хагарсан аягийг одоо эвлүүлээд наалаа гэхэд анхны шигэ цоош аяг болж болохгүй. Тийм учраас те энэ эмэгтэй маш хурдан хугацаанд таныг уучлаад маш хурдан хугацаанд хэвийн нөхцөл байдалтай орно гэдэг бол одоо те их амаргүй байх болно. Тийм мэдээж энд таны хичээл зүтгэл бас их хэрэгтэй. Тэгээ түрүү нөгөө зөвлөгөөний тал дээр хэлж ирсэн. Эхнэр бол одоо сэтгэл зүйч болон гэр судлаач нар очихыг гэрс эсэргүүцдэг. Яг хуу таамаг л байна л да бас очихоор нөгөө эвлэрүүлчих гэдэг. Тэ? Салгахгүй гэсэн бодолтой байдаг. Яг бидний өгч байгаа зөвлөгөө бол илүү тэр гомдлыг арилгаасай. Та хоёр нийлэхгүй гэж болно. Нийлж болно. Энэ та нарын сонголт те. Сэтгэл зүйч нэг юм утсан хүүхэлтэйгээр ингээд те тоглож байгаа юм шиг өдөртчтэй маа гэдэг төрлийн комментууд бас бидэг байхгүй. Тэгэхээр зэрэг сонголт шийдвэр бол те хувь хүмүүсийн гарт байгаа. Гэхдээ яагаад ирэх хэвээр уулзах хэвээр шаардлага нь юу гэвэл энэ гомдлыг арилгаасай. Тэ нөхрөөс нь авсан одоо энэ мэдрэмжүүд араар хуурагдсан энэ хууралтын мэдрэмжүүд айгу хорвоо чанартай. Тэгээ эндээс үүдсэн өөрийгөө харьцуулсан харьцуулалт, үн цэнгүүдээр тавьсан тавилт те ямар ч юмхтэй би ер нь юугаараа тутсан болоо гэдэг зүйлийг баримталдаг. Тэгэхээр энэ зүйлсөө за эндээс үүдсэн төсөөллүүд гэх мэтчлэн нөгөө энэ гомдолтой холбоотой одоо тэр сэтгэл зүйдээр ажиллах зайлшгүй шаардлагатай. Заавал эвлэрэхгүй гэхээс илүү нэг намрын сэтгэл зүйчтэй уулзах одоо сэдв агуулга болвол тэр эмэгтэйн гомдлыг тайлах учраас та эхнэрийгээ бас энэ тал дээр ятгах нь чухал шүү гэж зөвлөмөр байна. За мэдээж нөгөө сэтгэл зүйч дээр очихгүй байх шалтгаан маш олон байдаг л та. Олон шалтгаанууд байгаа. Яг эхнэрийнх нь үед ямар шалтгаан байгааг сайн мэдэхгүй байна. Гэхдээ яг ийм нөхцлүүдэд түрүүний хэлж байгаа шалтгаанаас гадна юу вэ гэхээр тодорхой хэмжээгээр нөгөө хүндээ нөгөө боломж байхгүй гэж өөртөө ингэж хэлчихсэн дахиад би энэ хүнийг уучлахгүй энэ боломж байхгүй. Магадгүй энэ нөгөө гэр бүлээс гадуур харилцаа эдгээр зүйлс нь олон удаа давтагдсан. Тийм учраас нөгөө эхнэрийн хувьд итгэл найдвараа алдчихсан аль хэдийн. Тийм учраас итгэл найдвараа аль хэдийн үгүй болцсон алдчихсан учраас юу вэ гэхээр энэ харилцаанд би дахиж боломж өгөхийг хүсэхгүй байна. Тэг хүсэхгүй байна. Ийм байр суурь илэрхийлэмж байх боломжтой байдаг. Нөгөө талаараа юу вэ гэхээр намайг өөрчлөхийг хүсэж байна гэж одоо мэдэрдэг зарим тохиолдолд. Ингээд энэ хүн өөрөө өөрчлөгдөх ёстой байтал
би харин хохирогч шүү дээ тий. Өөрчлөгдөх ёстой хүн юу вэ гэхээр энэ гэр бүлийн гадуур харилцаа үүсгэсэн энэ хүн байтал яагаад би сэтгэл зүйчтэй болсон гэж. Яагаад би өөрчлөгдөх ёстой үз гэж ингээд нөгөө буруу ойлгодог тий. Гэтэл нөгөө яг өөрийнх нь дотор байгаа зөрчил тий нөхөртөөгөө зөрчил тэгээ үнцэнтэй холбоотой өөрөө өөртөөгөө зөрчилж байгаа тэр зөрчил дээр сэтгэл зүйч туслах үүрэгтэй. Тэгээ туслана гэсэн. Илүү их тэр асуудлаа даван туулахад нь зөв арга замаар тий хамгийн тэр одоо өвдөл бахта тэр арга замаар даван туулахад нь сэтгэл зүйч аль болох туслахыг хичээнэ гэсэн. Дараа нь юу вэ гэхээр мэдээж хүн нөгөө хамгаалах өөрийгөө хамгаалах тий гэр бүлээ хамгаалах өөрийнхөө орон зайг өөрийнхөө ертөнцийг үзэл өөрийнхөө тэр сэтгэл зүг хамгаалах үүднээс аль болох заримдаа ингээ би очихгүй. Яагаад гэвэл тухгүй. Тэнд очих юм бол бүх зүйл ил болохгүй тийм. Бүх зүйл дахиж сэдрэх гээд байна. Дахиад тэр одоо таагүй зүйлсийг дахин мэдрэх болж байна. Тэгээ тэрийг ил гаргах шаардлагатай болж байна. Тэр өвдөлтийг дахиж мэдэрмээргүй байна гэсэн. Тэр мэдэрмээргүй байгаа тэр инстинкттэй холбоотой хамгаалах хэрэгсэл хамгаалах механизм болоод илэрхийлэгдэх тохиолдол. Тийм учраас сэтгэл зүйчдэр очихгүй байх. Ийм хүсэл эрмэлзэл давуу байх боломжтой гэсэн үг. Мэдээж сэтгэл зүйчдэр хүнийг ирэхэд хүчилж болдоггүй. Тэгээ хүчээр ирэх боломжгүй гэсэн үг тийм. Сэтгэл зүйчдэр ирэх нөхцөл бол сайн дурын үндсэн дээр ирэх нь илүү үр дүнтэй байдаг гэдгийг энд онцлмоор байна. Ер нь сэтгэл зүйчтэй уулзах талаар яг нэг үе бодвол бас ингээд тий уулзах талаар ер нь хүмүүс их дэмждэг болсон. Гэхдээ хэсэг хүмүүсийн уулзалт дүгнэлт дундаас бас дараагийн юм үзэл бодлоо дүгнэлтүүд бас гарч ирж штэ. Сэтгэл зүйч бол салгадгүй юм байлээ. Сэтгэл зүйч бол яг утсан гуглтэй шиг ч гэдэг юм уу тий. Тэгээ мэдээч хэрэг хүн болгоны асуудал бол өөр. Тийм болохоор яг танай асуудал тохирох тэр сэтгэл зүйчтэй уулзсан гэдэг бол их чухал шүү тий. За захидал дээр бас ингэсэн байна. За хүн их хайрыг дааж чаддгүй арчаагүй байдаг юм байна гэх. Тэгээ өөрийгөө хэлж байгаа л да тий. Тэгээд эхнэр нь бол маш их хайрыг илэрхийлсэн тий. Эхнэрээсээ хайрыг мэдэрсэн байгаа даа тий. Тэгэхээр эхнэр тэр хэмжээнд хайрлж халамжил нөхрөө халамжилж зүрх сэтгэлээ зориулж исэн өөрийгөө зориулсан болвол хэр их гомдох вэ гэдэг асуултыг тий асуух юм бол ойлгомжтой. Энэ хүн бол тэр хэмжээний өөрийгөө нөхөртөө зориулж тий хайрлаж халамжилж ингэжсэн бол тэр хэмжээний гүн гүнзгий нөхрийнхөө бус хүмүүстэй харилцаж байгаа харилцааг мэдээд энэ эмэгтэй тэр хэмжээний гүнзгий шархалж тий гомдно гэсэн үг шүү дээ. За нөгөө талаараа юу вэ гэхээр тэр зүйлийг ингээ мэдаач чадаагүй мэддэггүй юм байлээ гэж илэрхийлсэн байна. Тэгэхээр хосуудын харилцаанд дунд яадаг гэхээр энэ залуу маань бусад хүмүүстэй айгүй сайхан харилцаад тэгээд тэгсэн хэрнээ хажуудах хүнтэйгээ ингээд сайн харилцаа мэдээгүй байсан утгатай зүйлийг илэрхийлсэн байгаа шүү дээ. Тэр ингээ гомдоочсон тий бүх хүнтэй сайн байхыг хичээсэн боловч энэ зарчмыг баримталдаг боловч эхнэрийгээ гомдоочсон эхнэрийгээ ингээ цаашаа түлхцээ. Тэг ингээд эхнэр нөхрийн харилцаан дээр ингээ хараад байх юм бол бие биендээ нөгөө талархаж байгаагаа илэрхийлдэг. Бие бинийгээ нэгнийгээ халамжилж байгаа, ингэж байгаа, хайрлаж байгаа энэ үед тий ингээд тэр хайрыг дагаад талархлаа тий илэрхийлдэг. Тэгсэн хэрнээ бусад хүмүүс ажлын хамт олон гэдэг юм уу бусад өөр энгийн харилцаан дээр болохоор ингээ хаалга онгоолгоод өгсөн ч баярлалаа ч гэдэг юм уу. Нэг хоол хуваалцсан гот баярлалаа гэдэг. Бангийн баярлалаа илэрхийлээ гэдэг. Тэгсэн хэрнээ яг их нэртэйг юм нөхөртөөгөө харилцахдаа ингээд энэ бол угаасаа л хийж өгсдөө гэсэн хандлагаар ингээд байж идэг талархал байдаггүй. Нөгөө хажуудах эрдэнэ үнэлтгүү гэдэг шиг тий яг тийм. Тийм учраас магадгүй өнгөрсөн хугацаанд ийм зүйлийг бодоод магадгүй нөхөр энэ залуу маань бас өөрийгөө буруутгах гэж магадгүй. Тийм учраас одоо оройтой үгүй залуу нь. Тийм учраас их нэртэй өнгөрсөн хугацаанд өөрийг чинь халамжилж хайрлж байсан тэдгээр өдрүүдэд нь зориулаад их нэртэй талархлаа одоо ч ихсэн итгэвтэйгээр байнгын илэрхийлсээр байгаараа тий зөвхөн баярлалаа гэдэг үгээс гадна үйлдэлээр тий хандлагаараа үгээрээ ингээд та талархлаа үргэлж их нэртэй илэрхийлсээр байгаараа гэдэг зүйлийг бас зөвлөж хэлмээр байна. Яг зөв. Ер нь бол яг ингээ хосын харилцаанд асуудал үүслээ тулгарчлаа. Хосын нэг хэн нэг нь санаачлаа тэнд оролдлого хийлээ. Мадад төрүүлж уушлахгүйла. Тэнгүүт нөгөө хүн лүгээ ингээд
харж эхэлдэг байхгүй. Тэгээ харж эхлэхдээ яд вэхээр хариу үлээдэг. Би чамайг бодвол би асуудалтайгаа тэмцэж штэ. Үгүй чи уучлж аач. Тэ? Би чамайг бодвол өөрийгөө өөрчилж штэ. Үгүй чи тэгчээч. Тэгэхээр яг одоо энэ нөхцөл байдал дээр эхнэрээсээ ямар нэгэн үр дүн хариулт хүлээх хэрэггүй, ямар нэгэн гордлого бас бүгд хийгээрээ би ингэж хийж байгаа учраас магадгүй би талархалж байгаа учраас миний энийг бас үнэлэх бах гэсэн бодол битгий хийгээрээ. Зүгээр ямар ч нөгөө хариу нэгтэггүй гэдэг шиг тий. Зүгээр л зориулах ёстой зүйлсүүдийг зориулж эхлээрээ илүү бас яг эерэг байж эхлээрээ магадгүй энэ дундаа тий хийж байгаагаа битгий ингэж тодруулж тий би чамаас уушлахгүй жаа учраас би өөрчлөгдөж байгаа учраас хүн чадхаараа дэмжиж штэ гэдэг энэ байдал руу бас тий өөрийгөө бүү одоо өргөөрэй. Тэгээ нэгэнтэй л энэ таны шийдвэр таны үйлдэлтэй холбоотой үйлдэлүүд учраас цаг хугацаанд даатгаад нөгөө эргүүлээд яг ингээд нөгөө хийж байгаа зүйлсээ ингээд тооцоолаад тэндээсээ хариу үлээгээд хахаар хүн айгу төвхтэй байдал руу шилжин тий. За тэгээд ёо одоо тэгээд ингээд байгаа учраас би тэгхэртэй болж гинөө гэтэл энэ хүний ч нөгөө зүрх сэтгэлтэй өвдөлттэй нас ирэх холбоотой зүйл учраас нөхөр маань тийм хариултуудыг гордлог хүлээлтийг өндрөө битгий тавиарэ тий гэж бас зөвлөмөр юм л да. За тэгээд 29 настай залуу гэж байгаа. Ер нь бол яг хуу ингэж одоо нэг нэвтрүүлэгтээ бас нэг дугаар дээр яг сэтгэл хөдлөлийн талаар айгу бодсон. Тэгээ юу гэж хэлмээр энэ гэхээр зэрэг ер нь бол хосынхаа харилцаанд сэтгэл хөдлөлийг идэвхтэй ажиллавал. Харин өөр тохиолдолд сэтгэл хөдлөл гэдэг зүйлийг одоо контролдох хэрэгтэй. Удирдах сурах хэрэгтэй. Бүр оортаас байхгүй бол гэж хэлээгүй тий. Яа тэгэхээр сэтгэл хөдлөл гэдэг зүйлийг бидэнд айгүй олон тэр мэдрэмжүүдийг өгч байгаа. Гой өнөр өнөртэй ямар гоё авчил та тэгчил та тий гоё газар ороод ямар гоё юм бэ шиж хэвээр мөнгөө өөрийг цацсан ийч гэдэг юм уу тий гоё эмхтэйг яаж өтчихвол жоохон хамт байл та сэтгэл хөдлөл бол дураар нь тавих юм бол хос дээр л биш бол тий өөр одоо орчинд өөр газар бол галзуурах зүйл. Тийм учраас таны хань ижил биш бол сэтгэл хөдлөлөө контролдод сураарай. Харин хань ижилтэй бол тэр эерэг сэтгэл хөдлөлийг идэвхтэйгээр үзүүлдэг байгаарай гэж бас хэлмээр байна. Тийм шүү. Мөн сөрөг сэтгэлийн хөдөлгөөнийг ч гэсэн илэрхийлэх боломжтой шүү дээ. Хамгийн их таныг ойлгож хүлээж авах ёстой талбар байгаа гэдэг тийм. Тэгээ олон хосын харилцаан дээр яадаг гэхээр сөрөг сэтгэлийн хөдөлгөөнөө нөгөө магадгүй ажил дээр нэг жоохон зүйл нь бүтлгүүтээд тэрнээсээ болоо жоохон стресстэйд тийм. Тэрнээсээ болоо жоохон ингээд сөрөг сэтгэлийн хөдөлгөөнөө ирээд нөхөртөө ч юм уу их нэртэй ингээд тодорхой хэмжээгээр ингээд тэр хүнийг буруутгах өнгөйсаар биш тий зүгээр л надаа өнөөдөр хэцүү өдөр байлаа гэж уйлаал тий үнэхээр ингээл юу гэдгийг би жоохон бүтлэхгүй байна гэж илэрхийлэнгүүт нөгөө өөрийг нь хилээд байгаа юм шиг ингэж хүлээж аваал тий ингээд ивэл эн чинь хамгийн их асуудалтай байгаад байгаа байхгүй тий тийм учраас тэр хүн ингээд таны хажууд тэр эргэж бай сөрөгч бай тодорхой хэмжээний тэр сэтгэл хөдлөлөө илэрхийлж байна гэдэг чинь танд итгэж найдсан хэвээрэл байна гэсэн үг байхгүй юу? Таны хажууд ингээд тэрийг илэрхийлэхдээ тухтай байгааг илтгэж байгаа нэг хэлбэрэл гэсэн үг байхгүй юу тий? Тийм хамгийн нэг өсөндөө дотномчилж шүү дээ. Дотномчилж илэрхийлж байна гэсэн үг. Тийм учраас тэр сэтгэл хөдлөлүүдийг бүү буруутгаараа. Харин хүлийн зөвшөөрөөрөө хэцүү байгаа юм байна да. Үнэхээр л энийг илэрхийлмээр байгаа юм байна да. Тэ надаа илүү дотн учраас бусад хүмүүсээс илүү дотн илүү итгэж байгаа учраас надаа энэ сэтгэл хөдлөлийг илэрхийлж байгаа юм байна да гэсэн энэ байр сууриас хүртэж хүлээж авахыг хичээгээсэй гэж миний хувьд хараад байгаа юм. Харин тэгээд нөгөө араар тавилтлан дээр чинь сэтгэл хөдлөл гэдэг зүйл одоо тэг хит их итгэвтэй байгаад ирэхлээр автаад ирэхээрээ нэг удаагийн дээр асуудлууд руу ингээд хөл халтрах дараа нь харамсах зөндөө зүйл үүсгээд байгаа байхгүй. Тийм учраас нэг эмхтэй бас битсэн зүйлээс нь л та зүгээр л өөрийгөө татах хэрэгтэй. Яа тэгэхээр ингээд айгуу тийм сонирхолтой санагдаа, гоё санагдаад дуудаад исэн гэж байгаа байхгүй. Тэнгүүт нь зүгээр л дугаар нь гаргаж ирээд блок хийсэн. Би одоо тэр үйлдэлтэй айгуу талархаж байна гэж тий. Айгуу гоё санагдаал хамт байхад нэг л таатай санагдаад байвал энэ нөө шүү. Энийг татах хэрэгтэй, зогсоох хэрэгтэй тий. Ийм байдлаас л эхэлтэйгээ тийм учраас тэр сэтгэл хөдлөлийг удирдах сурах айгуу чухал аа. 29 настай залуу гэдэг бол боломж байгаа гэж. Тийм шүү дээ. За тэгээ захидал дээр бас ингээд юу гэж гэхээр нэг уухаараа ингээд хамтдаа ингээд уулздаг байгаа юм тий. Уулзаад тэгээд хамтдаа ингээд жоохон алкогол хэрэгэлсэн юм байна. За тэгэнгүүт яа гэхээр салмаар байна. Чамд харахыг хүсэхгүй байна. Салаад өгөөч гэд ингээд хэлдэг. Гэтэл маргааш нь осоод ирүүл болохоор юм ярихгүй
яг яах нь мэддэхгүй ч гэсэндээ нэг бол ойлголцоод болчих юм шиг санаа тавиад гэж байгаа байхгүй санаа тавиад л тэ хилдэг гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ юу бэлтгэж ийнэ гэхээр мэдээж нэг алкогол хэрэглэнэ хүн өөрийн хяналтгүй болоод тэгэхээр нөгөө тодорхой хэмжээгээр ухамсаргүй тэ давмгаалаад эхэлдэг тэ. Тэр үедээ магадгүй ингээд дотоод магадгүй ингээд зөрчил илэрхийлэгдэж штэ тэ. Яг архиусан үедээ нэг өөр хүн болоод эрүүл үедээ нэг өөр хүн болоод санаа тавиад байгаа юм шиг. Энэ тэр таны эхнэр дотроо ямар их зөрчилтэй байгаа вэ гэдгийг илэрхийлж чинь гэсэн. Нэг өсөндөө эхнэр чинь 100% шийдчихээг байна гэдгийг илэрхийлж чинь гэж ойлгож болно гэсэн тийм. Үнэхээр 100% шийдсэн бол сөхтуудааш тэр эрүүлдээш тэр тодорхой хэмжээгээр би сална гэсэн баримтласаар л байсан. Гэтэл зарим үед санаа тавиад тийм ингээд зарим үед юу гэдэг ингээд одоо өөрийн хяналтгүй болсон үедээ сална гэдэг ч юм уу энэ үед юу гэхээр танаа эхнэрийн хувьд дотоод өөртөө зөрчил их байна л гэсэн. Би салахгүй гомдлоос үүдэлтэй салмаар идэг үйлдэлийг хараад нөхрийнхөө тэр үйлдэлийг хараад тэр хандлагыг хараад салмаар идэг. Гэтэл 3 охиноо бодоод тий ингээд өнгөрсөн цаг хугацаагаа бодохоор ингээд салмааргүй байдаг. Энэ зөрчлөл тий энэ өөртөө зөрчилдөх тэнд илэрхийлэгдэж байгаа хэлбэр гэсэн үг байхгүй юу? Тийм учраас залуу маань танд би боломж байна гэж бас жоохон зоригжуулж хэлмээр юм тий. Тэгээ үнэхээр нөгөө хамгийн сүүлд ер нь хөрсөн хайр эмэгтэй хүний хөрсөн сэтгэл найшлах боломжтой юу гэдэг боломжтой гэдгийг бас тодорхой бас илэрхийлмээр юм тий. Гэтэ амархан бол биш тий. Цаг хугацаа хэрэгтэй. Таны хичээл зүтгэл хэрэгтэй. Энэ эмэгтэй маш өвдөлттэй байна. Яг одоо өвчтөнтэй адилхан нөхцөл байдалд орсон байгаа. Тэгэхээр өвчтөнд эмч хэрэгтэй. Тийм учраас энийг эхнэрэнч нөхрөнч маш сайн ойлгоод заавал нийлнэ гэдэг тэр утга санаа гэхээсээ илүүтэйгээр тэр дотор одоо үүссэн гомдол тэр өвдөлт тэрийг зохицуулах хэрэгтэй тий. Тэгээ тэр яг архиусан үедээ тий тэр хүн чинь салмаар байна хэцүү байна гэж байгаа тэр нөгөө дотор байгаа тий талхлагдаад байгаа далдалцсан байгаа тэр өвдөлтөө ил гаргаж шүү дээ. Надад хэцүү байна тий. Би салмаар байна, би өвдөж байна, тий тэр чи яолж байгаатай яг адилхан байхгүй төлөө эсвэл ямар нэгэн гараа юмд зөгч хүн яолд шүү дээ өвдөхөр. Яг түүнтэй адилхан ингээд өөрийн контролгүй үедээ, архиусан үедээ ч юм уу ингээд илэрхийлж байна гэдэг чинь тэр дотоод зүрх сэтгэлийн илэрхийлэмжтэй тодорхой хэмжээгээр илэрхийлж байна. Тэр ята сэтгэл судлал тий зүүдийг хүртэл тайлаад тий зүүдний тайлал хүртэл яг тэр зүүдээр дамжуулаад тэр хүний сэтгэл зүйн байдлыг тодорхойлох тийм зүйлс ч бас байдаг шүү дээ тий. За тэгээд ямар ч байсан өнөөдрийн загтал бичсэн залуудаа бас маш их баярлалаа тий. Асуудлаа бас дотроо хадгалаад чимээгүй яваад өнгөрч болно. Гэхдээ энэ зүйлийг ингээд зориг гаргаад бичиж байна гэдэг маань залуу маань бас алхмуудыг хийж гин, хордлогуудыг хийж гин. Амаргүй зүйлсүүдийг туулах бах, хэцүү зүйлсүүдийг туулах бах. Гэхдээ бүр шантраарай. Эцэст бас яг хүүхдүүдийнхаа төлөө, тэ ханижлынхаа төлөө гэсэн энэ зүрх сэтгэл нь илүү өөрчлөлтөөр итгэл найдвар эхнэрт нь яг мэдрэгдэж бас харагдах бахаа гэж ирж байна. Цаг сайхан болж байна, тэ. Шинэ бас яг цаг хугацаа, шинэ одоо цаг хугацааны хуудсыг бид нар эргүүлж байгаа учраас энэнтэй давцаад хүн чинь нэг тийм гоё итгэлийг өөртөлдөг шүү дээ болно гэсэн, тэ. Болох бахаа, бүтэх бахаа. Тэгэхээр энэ зүйлийг бас битгий алдаарай гэж залаагаас урамшуулмаар байна. Тэгээд мэдээж хэрэг аюу олон зүйл дээр хичээл зүтгэлийг бас гаргах хэрэгтэй учраас манай радиогийн дэргэдэг бас сэтгэл зүйч гэрэл судлаач нартаас уулзах боломжтой шүү гэж хэлмээр байна. 89 90 50 30 гэсэн одоо манай сэтгэл зүйчийн дугаарыг бас энд үлдээ. Тэгээд загтал ирүүлсэнд маш их баярлалаа. Мөн нэвтрүүлэгтээ маань хамтдаа байсан сонсогч хийгээд үзэгч нартаа маш их баярлалаа. Мэдээж хамгийн сүүлд залуудаа тий тайрын дунд байгаа хайр сэтгэл тэр жигтэй мөхөж унаагүй байгаа илтгэх зүйлийг өгвөл таны эхнэр энэ харилцаан дундаас энэ та хоёрын сүлийн хамтдаа байгаа ярилцж байгаа тэгээ тэр харилцаан дундаас өвдөлтөө илэрхийлж байгаа тэр байдал бол тэгээ энэ танд ямар их хайртай учраас тэр хүн өвдөж байгаа вэ гэдгийг илэрхийлж байгаа юм шүү тий. Тэгээ түр зуур та хоёрын хайр сэтгэл уналтанд орсон байна тий. Тэр та хоёрын нэг өснө бие махбодор бол та хоёрын хайр сэтгэл түр зуур өвдсөн байна тий. Ядарсан байна, цөхөрсөн байна, итгэл алдарсан байна. Тийм учраас сэргээх хичээл зүтгэл тий. Үнэхээр хэрэгтэй шүү гэдгийг зөвлөмөр байна тий.
Тийм шүү. За тэгээд манай үзэгчид бас нэвтрүүлэгт маань хандаж загтал илгээх боломжтой. Дохтуутаа сэтгэл@gmail.com гэсэн бидний даавар гарч байгаа. Энэ хаягаар та загтлаа ирүүлээрэй. Мөн лайв маань түлхэгдэж байгаа пэйжээр бас ирүүлэх бас боломжтой байгаа шүү. За тэгээд хоёулаа эх 7 хоногт шинэ загтлаар эргээд уулзъя. Түр баяртай. Сайн цагийг хамт бүтээе.